There's only one banana nut muffin. Hi guys, there's only one banana nut muffin left. Nut muffin гэдэг нь жигнэмийг хэлж байгаа. Nut гэдэг нь самар. Only one. Ганцхан шиг бананатай, самартай жигнэмийг үлдсэн байна. Left үлдсэн. Oh, well, order mine first. Yeah, but I'm so much faster. Oh, I ordered mine first. Би дөрүүлж захиасан штэ хөөе. Order захиалах. Mine минийх first нэгдүгээрт. Yeah, but I'm so much faster. Fast хурдан, faster гэхээр илүү хурдан гэдэг санаа. So much маш ихээр тийм. I am би тийм ээ. Гэхдээ би илүү хурдан байлаа. Give it to me. No. Give it to me. Give it to me. No. Give it to me. Надад өгөх. Give өгөх to me надад. Okay, you can have it. Okay, you can have it. За чи авч болно. You can чи чадна. Эсвэл чи болно гэдэг одоо зөвшөөрөл өгж байгаа маягаар can-ыг бас хэрэгэлдэг. За чи авч болно. There you go. Enjoy your coffee. There you go. Enjoy your coffee. There тэнд you go. Ер нь бол чи явах гэсэн үг. Гэхдээ энэ гурав нийлэхээр маа энийг ав гэдэг санаа. Enjoy your coffee. Кофега тухтаагаарай. That was there when I got here. Oh, that was there when I got here. There тэнд here end. That was тэр хоолой гамиг зааж ин тий ширээн дээр гамиг. That was there. Наа чи наана байсан. When хизээ намайг ирэхэд гэдэг үг when гэдэг үг орчих юм бол I got here. Би энд ирэхэд. Hey, you guys! You will never guess who's coming to New York. Би орж ирж гин. Hey guys. Танаа. You will never guess. Та нар хизээж таахгүй дээ. Guess гэдэг чинь таах гэсэн. Та нар хизээж таахгүй дээ. Who's coming to New York? Who хин? Who is coming гэж тавчлал. Coming ирэх. Хин ирэх. To New York. New York руу. Хин ирэх гэж байгааг та нар таахгүй дээ. Quick, Phoebe, tell us before you can swallow. Quick, Phoebe, tell us before he can swallow. Swallow гэдэг нь залгих. Before өмнө. Tell us бидэнд хэлэх. Quick хурдлаарай. Хурдан гэсэн quick. Quick Phoebe. Хурдлаарай Phoebe. Тэрнийг залхихаас өмнө бидэнд гэс хэлчих. Okay, Ryan, that guy I went out with who's in the Navy. Oh, okay. Ryan, that guy I went out with who's in the Navy. Ryan гэж хүн ирэх гэж байгаа. That guy тэр залуу I went out with. Went out гэдэг нь болохоор уг нь бол went чинь явахын өнгөрсөн цаг go went. Out гэдэг нь гадагшаа гэсэн. With хамт. За тэгэхээр хамт гадуур явсан гэдэг утга боловч ярианы хэлэнд болохоор энэ нь болцдог байсан гэдэг санааг илэрхийлдэг. За who's in the Navy хин бол тэнгисийн цэрэг. Navy тэнгисийн цэрэгийг float болон тэнгисийн цэргийн ангийг хэлдэг. Тэгэхээр тэнгисийн цэрэгт байдаг Ryan гэдэг залуу миний уулздаг байсан Ryan гэдэг залуу. You went out with a guy in the Navy? Rachel асууж байна. You went out with a guy in the Navy? You went out with чи болцдог байсан a guy in the Navy. Тэнгисийн цэрэгт байдаг залуутай юу? Yeah, I met him when I was playing guitar in Washington Square Park. Yeah, I met him when I was playing guitar in Washington Square Park. Тимээ би Washington Square Park-д гитар тоглож байхдаа when I was playing guitar гитар тоглож байхдаа I met him. Танилцсан. Ryan threw in saltwater taffy because he didn't have any change. Ryan threw a saltwater taffy because he didn't have any change. Ryan threw шидэх гэсэн threw гэдэг нь saltwater taffy гэдэг нь болохоор Америкт байдаг айгу алдартай чихэр байдаг. Ерөнхийдөө манайхны сайн мэдхээр ерөнхийдөө ирээс шиг юм зажлууртай тэгтээ юм баг зэргийн далаан давстай тэгтээ чихэртэй гэсэн нэг давс чихрийн хайлмах. Тийм чихэр шидсэн saltwater taffy threw шидсэн. Because-ыг товчлоод ер нь бол cause гэж хэлдэг. Яагаад гэвэл гэсэн үг шүү дээ. He didn't have тэрэнд байгаагүй те any change. Ямар ч задгаа мөнгө. Change гэдэг чинь өөрчлөх гэсэн үг. Гэхдээ мөнгөний хэллэг дээр хариулт мөнгө эсвэл задгаа мөнгө хоёрыг хоёулангийн change-ээр хэлдэг. Hey, is that when you wrote Saltwater Taffy Man? Hey, is that when you wrote Saltwater Taffy Man? Оо чи тэгээд Taffy залуу гэдэг дууга бичсэн юм уу гэж Saltwater Taffy гэдэг чихэрний нэртэй дуу байдаг байна шүү дээ. Phoebe-д. Тэгэхээр тэр дууга энэ залуугаас олоо бичсэн юм уу гэж асууж. No, he is my submarine guy. No, he is my submarine guy. За, үгүй тэр чинь миний шумбагч онгоцны залуу байгаамаа. He resurfaces like every couple years, and we have the most amazing 3 days together. He surfaces like every couple years.
surface гэдэг нь гадаргуу дээр гарч ирэхийг хэлж байгаа. Тэгэхээр шумбаг жонгоцонд ажилладаг хүн байна шүү дээ. Тэгээд surfaces гадаргуу дээр гарч ирдэг like every couple years. За ер нь бол 2 жилиг couple year гэдэг ярианы хэлэнд тэгж хэлдэг. Couple гэдэг чинь хос гэсэн үг шүү дээ. 2 шиг юм хэлдэг. Тэгэхээр 2 жил тутамд гадаргуу дээр гарч ирдэг. Тэгээд бид хоёр and we have the most amazing free days. Тэгээд and we have бид the most amazing хамгийн гайхалтай 3 өдрийг хамт өнгөрөөсөн. Only this time, he's coming for 2 weeks. 2 whole weeks, which means yay! Only this time зөвхөн энэ удаад he's coming товчлон тэр ирнэ for 2 weeks. 2-7 хоногор. 2 whole weeks. Бүтэн 2-7 хоног. Тэ whole гэдгийг би ярьжсэн шүү дээ. Бүхэл бүтэн 2-7 хоног. Which means ямар нэг өгүүлбэрийн урталд нэг гэмиг хилэнгүүтлээ араас нь which means гэдэг нь араас нь тайлбарыг хэлж байгаа. Тэрнийхээ утгыг тайлбарлаж байгаа эсвэл тэр үйл явдлыг тайлбарлаж байгаа гэсэн. Тэгэхээр which means yay гэдэг нь бүр илүү happy байна гэдэг санаагаа хэлж байгаа. Wait, this guy goes down for like 2 years at a time? Rachel асууж байна. So wait. За хүлээж аваарай. This guy goes down for like 2 years at a time. За энэ дээр болохоор ер нь бол юм хиллэг гарч ирж байна. 2 years at a time. For 2 years. Down for 2 years at a time. Down for гэдэг нь газар доогуур одоо шумбаг жонгоцонд ажилладаг учраас бүтэн 2 жилийн туршид газар доор байд юм уу гэдэг санаа одоо усан дотор байд юм уу гэдэг санааж асууж байгаа. Тэгэхээр тэр залуу 2 жилийн турш усан доор байдаг гэсэн үг үү? That'll teach you to lick my muffin. Chandler joke хэлэх гэсэн боловч жигнэмэг зажилж байгаа учраас юу ч хэлж чадахгүй бүр байцаж ядаад тэгсэн ч Моника that'll teach you to lick my muffin. That's will гэдгийн товчлол наадах чинь тэгэндээ гэдэг санаагаар хэлж байгаа. Ирээдүйн цаг тийм. Teach you сургамж болно. Teach гэдэг чинь ер нь бол заах гэсэн. Teacher гэдэг чинь заадаг хүнийг хэлдэг шүү дээ. Тэгэхээр teach you сургамж бол. Энэ тохиолдолд сургамж болно гэдэг утгаар орж байгаа. Ер нь бол teach you гэхээр заах гэсэн. Чамд заах гэсэн. To lick my muffin. Миний жигнэмгийг долоосны чи хариу шам болж байна гэдэг утгаар хэлж байгаа. Тэгэхээр миний жигнэмийг долоосны чинь шам болгоё.